Галзуу кино сувгтан тавтай морил. За, бүгдээрээ тавлаг сайхан манайхан. Ойрхон борон кино ярьж өгөөлаа. Айдган багастай. За, тэгэхээр энэ удаад штэ бороныг амтлахаа явна. Ямар амтлахаа вэ гэхээр Altered Walking Dead цувралын салаалсан цувралуулах The Walking Dead Dead City. Гэх галзуу цувралын season 1-ийн эхний 3 ангийг борон ярьж өгнө гэж. Тэгээд та нар мань таалагдвал Lug TV-гээс ороод үзээрэй гэж. За тэгэхээр нэмж олон тав юм ярихгүй шууд энэ тайлбараа эхлүүлцгээе. Тэгэхээр та нар маань дарддаг юмнуудаа дарахаа мартваа гэж. За тэгэхээр Walking Dead киноны гол дүрүүдийн нэг Maggie орхигдож сүрсэн Нью-Йорк хотын Манхэттен дүүргийг голын нөгөө талаас дурандж байгаагаар цуврал маань эхэлнэ. Голын цаад эргээр дүүрэн зомбинууд хөлхөж байна. Тэгсэн тэр голын цаад эргийг дурандж угаад өөрөө зомбинд бариулах шахна. Эхэндээ нөхөр сандарсан жудалгүй сэхээ ороод зомбины тархийг бяз цоглоо. Дүрс солигдоход Мэги машинтайгаа нэг пабад ирж байна. Тэгээд барментай хойр зургийг ярилцж угаад тэндээс гарч пабын ард байрлах мотель руу сим очоод нэг өрөөг шалгаж угаад хоёр залууд баригдаадахна. Чамаг сэжигтэй болохыг анханасаа мэдэрсэн юм а. Би таах гэж оролдъё. Васквиц чамаг явуулсан уу? Тэгвэл надад Васквицэд хургуулах багахан мессеж байна. Наадхаа хөдөлгөөнгөө барьжээ. Тэгсэн Мэги гутлан дэх хутгаа ашиглаад тэднийг гиндүүлээд буулгаж авдаг. Мэги гарч ирээд машиндаас сууж тэндээс давхихтай газрын зургаа унгаачхаад явчихна. Тэгээд тэндээс угтаж явсан Неган Жини хоёрыг машинаараа замыг нь хааж Неганыг бариад авлаа. За тэгээд маршлууд тэрнийг хайж байгаа тухай зурагт хуудсыг үзүүлнэ. Жини, энэ бол Мэги. Бид хуучны танилуд гэхүүдээ. Мэги, чинд намайг алах гэж ирээгүй байх тийм үү? Хэдэн 7 хоногийн өмнө намайг хүмүүс дээрэмдсэн. Хамаг хүнсийг минь аваад явсан. Бас сар гарны дараа эргэж ирнэ гэж хэлсэн. Тэгээд хүүг минь барьцаа болгоод аваад явсан. Би хаацсан мөрнийг өгсөж тэднийг мушигсан ч тэд Манхэттен руу гаттаад явчихсан. Харамсалтай байна. Гэхдээ би энэ асуудалтай чинь ямар хамаатай юм. Хэршлиг авч явсан хүнийг Хорват гэдэг. Чи тэрнийг тань үздэй. Хорват уу? Тэр үед манай багт олон галзуу новш байсан ч Хорват хамгийн харгасан байсан да. Тэрнтэй ивэр ярих ямарч боломжгүй. Гол нь би яагаад чамд туслах ёстой юм. Чи надад өртөө. Бас чамд өөр сонголт байхгүй. Би чамайг олсон юм чинь маршлууд олохын цаг хугацааны л асуудал. Ингээд өөрт нь сонголт баг байгааг ойлгосон Неган Жинийг хилтэн даваачих нөхцөлтэйгөр Мегитэй нэгдэхэр шийдээд машинд нь суугаад хамт явна. Меги явсаар зомбинуудыг дүүжилсэн нэг газарт ирлээ. Энэ бол шинэ Вавилон руу нэвтрэх хэсэг байдаг. Мэги явсаар ойд байх нэг газарт очиод дохионы буугаар буудлаа. Тэгээд тэд ойр зургийг ярилцсангаа хүмүүс ирэхийг хүлээцгэн. Энэ үеэр Неган Жинитэй яаж нэгдсэн талаар бас Жини яагаад ерөөсөө ярьдаггүй талаар хэлж өгдөг. Удалгүй нэг эмэгтэй ирсэнд Неган Мэги хоёр Жинийг тэр эмэгтэйд өгөөд явууллаа. Оройн Мегигийн очсон пабд шинэ Вавилоны маршлууд ирнэ. Тэд Неганы зурагт хуудсыг барьсан байна. Тэгээд тэднээс Неганыг харсан эсхийг асуудаг. Тэдний ярьснаар Неган нэг шүүгчийг өөр 4 хүний хамт алсан учраас тэдний хуулиар Неганы биеийг тас хөрөөдөж цаацлах ёстой байлаа. Гэвч пабын эзэн эмэгтэй Неганыг хараагүй гэж мэлцэнэ. Тэгсэн маршлууд тэрнийг зомбинуудад хаяна гэж сүрдүүлсэнд нөхөр сандраад Неганыг хэсэг зур ажилуулж зомби устгуулж байсан. Гэвч нэг эмэгтэй ирээд аваад явсныг хэлдэг. Тэгсэн маршал Перли тэрнийг худал мэдүүлэг өгсөн хэрэгээр зомбинуудад хайна гэж. Маршлууд тэндээс гарахдаа Мегигийн унгаасан газрын зургийн номыг хараад дундаас нь Манхэттны хуудсыг урж авсныг мэдлээ. Тэр шөнө Меги Неган яаж нөхрийг нь бейсболын цахиураар алж байсныг хард орж зүүдлэн цочоод сэрхэд Неган тэрэнд эрхчлөөний хөшөөг бодтоор харахыг багасаа хүсдэг байсан ч хизээж харж байгаагүйгээ хэлж барьцаалагдсан хүүгээ яаж аврах төлөвлөгөөтэй байгааг нь асуулаа. Тэгсэн Мэги төлөвлөгөөгөө хэлсэнгүй. Аргагүй. Чи надад итгэхгүй байгаа. Би чиний оронд байсан бол өөртөө итгэхгүй л байх байлаа.
Би Жинийг аюулгүй газар руу явуулсан болохоор хөсөөл чамайг одоо энд алчхаад явсан ч болно штэ. Оролдоод үзэхгүй юу? Тэгвэл би чамайг төрүүлээд ална. Тэгээд ч маршлуудад баригдахгүй байхын тулд би чамд хэрэгтэй. Тэр ч тийм ээ. Гэхдээ би тэдний яриад байгаа зүйлийг хийгээгүй. Зүгээр л олон жилийн өмнө хийсэн үүлийнхээ үрийг л хурааж байх шиг байна. За ингээд тэд Манхэттен руу гадлах мотортой завин дээр очлоо. Тэгсэн тэднийг хөдлөхөөс өмнө маршлууд ирнэ. Маршлууд тэднийг тэнд угааг ихэндээ мэдээгүй учраас Мэги тэдний нэг болох залуу маршлыг барьцаалж моторт завиндаа суулгаад тэрүүгээр бамбаа хийж эргээс холдно. Тэгсэн маршлууд ч хойноос нь хөөхөр бэлдэцгэн. За тэгэд эргээс холдсон даруйда нэгэн тэр залууг ус руу шидэх гэсэн ч Мэги тэрнийг барьцаалж авч явахыг хүсдэг. Иннээс болоод тэд санал зөрөлдсөн ч эцэстээ Мэгигийн хэлснээр хийхээр болно. За тэгэд тэд зомбинуудын цогцос битүү хөвсөн голыг гаталж Манхэттенд ирцгэн. Тэгсэн эрэг дээр нэгч зомби байсангүй. Ингээд тэд цааш хөдлөхөд нэгэн бүх зүйл дууссаны дараа Жинийг харж хандаж байхыг Мэгигээс хүссэнд тэр тодорхой хариу өгсөнгүй. Нөхдүүдийг Манхэттены гудамжинд ирэхэд тэнд бас л нэгч зомби байхгүй байна. Тэгээд тэд орой дээрээс нь утаа олгодож байгаа байшинг чиглээд явна. Тэгсэн хин нэгэн тэдний дээрээс цогцснууд шидсэнд мань гурав бушуухан нуугдана. Харин тэднийг дээвэр дээрээс хин нэгэн ажиглж байна. Тэгээд нөхдүүд цааш явсаар гудамжинд тавьсан нэг занганд тулаад ирсэнд туршлагатай нэгэн Мэгид анхааруулж хамтдаа зангыг тойрч замхаасан нэг бэхлэлч шиг зүйлд тулж ирлээ. Гэтэл тэдний араар нэг дуу тавьсан машин баахан зомбинуудыг дагуулад явж байна. Мань гуравч бэхлэлт рүү очиод нуугдах гэж оролдсон ч зарим зомбинууд тэднийг анзаарчихна. Гэвч зомбинууд ирэхээс өмнө тэдний араас ирсэн хоёр маршал зомбинуудын араас буудаж эхэлнэ. Нөгөө гуравч энэ үүмэнээр нэг байшин руу орж амжлаа. Удалгүй маршал Перлич хамтрагчтайгаа тэдний орсон хийм цэвэрлэгээний байшин руу ороход зомбинууд үүдэн дээр нь үлдэцгэлээ. Эмэгтэй та гадарлсан байх. Би бол шинэ Вавилоны маршал. Намайг Перли Армстронг гэдэг. Би дайсан ч биш ээ. Би эхнэр 3 охинтой. Тэд миний хувьд маш чухал. Харин таныг яагаад бидний хайж байгаа хүнтэй хамт яваг ойлгохгүй байна. Бас яагаад манай нэг маршлыг барьцаалсныг мэдэхгүй байна. Бодвол шалтгаантай биз. Би сонсоход нээлттэй байна. Энэгээр тэнд байсан зомбинууд нэг нэгээр дайрсанд сандарсан Перли андуурч нэгэнтэй хамт байсан маршал залууг буудаад унахчлаа. Үүнтэй зэрэгцээд гадаа байсан зомбинууд хаалга хагалж орж ирээд үүдэнд байсан нэг маршлыг бариад явлаа. Мэгиг маршал Перлигийн араас гитэж ирэхэд Перли тэрэн лүү дараад дарж авна. Сандарсан Мэги тэрэнд барьцаалагдсан хүүгээ хайж угаа гэдгээ хэлсэн ч Перли зогссонгүй. Тэгэхээр Мэги ухаан алдатлан цохиж унгаад нэгэнтэй хажуугийн өрөөл рүү орлоо. Тэгсэн тэнд нэг хөгшин эмэгтэй тэднийг тосож авна. Харин нөгөө талд хорвоод Мэгигийн хүү хэршлиг нэг харан хууранд сандалтай хүлжээ. Хараач. Чанга залуугийн дүрд тоглол. Ээжигээ дөрөөсөн биз дээ? Эсвэл аавыгаа юм уу? Чи аавыг чинь алсан хүнтэй уулзчихсан уу? Нэгэн. Чи тэрний талаар юу мэдэх вэ? Чи наанаас угаад юу ч ярьсан? Би чамд нэг ч үг хэлэхгүй. Хүүхэд байхдаа би Манхэттеныг хараад биширдэг байлаа. Жижигхэн арал дээр олон хүн чихэлдээд л. Хөгжилтэй нь өвгөл дунд энэ арал урд урдынхаас илүү амьд болсон юм шиг санагдаж байгаа шүү. Учир нь тэмцэл чиний дотор нуугдаж байсан хүчийг ил гаргаж ирдэг юм. Чамд эндэх таалагдана гэдэгт би итгэлтэй байна. Тэгсэн нэг хүн ирж хорвоотод нэг хүнийг зугтаасныг хэлсэнд тэр уурлаад гараад явлаа. Дүр солигдоход нэг залуу хайд сандран дээвэр дээгүр дамжаад зугтах гэж оролдож байна. Гэвч хорвоот болоод тэрний залуус хойхон талд нь ирсэн байлаа. Чи ингэж зүдрэхийн оронд өөрийнхөө хүмүүсийн талаар бидэнд хэлчихэлдэ. Чамд зугтах газар байхгүй. Тэгээд энэ бүх зовлонгоос ангижир. Тэднийг яахчгүй дээ. Тэгсэн залуу тэдэнд бууж өгсөнгүй. Зугтаах гэж оролдоно. Тэгээд дээврээс татсан олсоор дамжаад нөгөө байшин руу зугтаах гэсэн ч хорвоод олсыг тас хайчилсанд залуу доошоо бие цунаад өглөө. Дүр солигдоход нөгөө хөгшин эмэгтэй нэгэн Мэги хоёрыг дагуулад нэг шатаар байшингийн дээд давхар руу өгсөж байна. Тэгээд дэше гарсан хойноо эмэгтэй эсрэг талын дээвэр рүү татсан олсоор дамжаад гулсаж нөгөө талд гарсанд тэр хоёр ч зомбинууд ирэхээс өмнө амжаад
Араас нь нөгөө байшин руу гараад амжнаа. Тэднийг ингэж явах үеэр доор нөгөө дуу тавьсан машин олон зомбинуудыг хуйлруулж дагуулсаар ханаг тийшээ явж байна. Энэ үеэр Жинигийн утсан суурьнд хүмүүс дор бүрний газар тариалан эрхэлж бүгд л эрвийхээр ажиллацгааж байна. Жинийг дагуулж ирсэн эмэгтэйг Нинаг нэ. Нина тэрнийг дагуулж явсаар өсвөр насны хүүхдүүд суусан нэг ангид авчирсанд багш нь Жинийг танилцуулж цаашид тэр ангид суралцсан гэдгийг хэллээ. Тэгэд багш нь үргэлжлүүлээд ямар төрлийн ургамлыг төөж идэж болох талаар хичээлээ заана. Тэднийг гүйцэж ирэхэд эмэгтэй тэдэнтэй арилжаахыг санаатайгаа илэрхийлдэг. Гол нь эмэгтэй англиар ерөөсөө ярьдаггүй байлаа. Хариуд нь нэгэн тэрнээс утаагарч байгаа барилга руу хүргэхийг хүссэнд эмэгтэй ээрээс татгалзаж байна. Маршал Перлиг ухаан ороход барилгаар дүүрэн зомбинууд хөлхөлдөж байлаа. Тэрний туслах маршалч бас зомби болцсон. Дунд нь явж байна. Нөгөө эмэгтэй мань хоёрыг дагуулад байшингаас буутал хоёр хүн угтаж аваад ямар зорилгоор явааг нь шалгаадаг. Мэги тэдэнд Канада руу явж байгаа. Тэр хаваас ойр зур нөөц аваад цаашаа явах гэж байгаа. Ингэж худлаа бурсанд заадуул нь хэлсэнд нь итгэлгүй цүнх болоод хутгийг нь хураагаад авчлаа. Тэгээд тэд байшин дотор суурьшсан хүмүүсийн бүлэг дээр ирлээ. Нөхдүүд хорватын харьяа биш тусдаа бие даасан бүлэглэл бололтой. Тэгээд тэд нэгэн Мэги хоёрыг 20 хөрөө болгож зассан 0-ын өрөөнд хорно. Энэ үеэр Нина Жинийг шинэ орчиндөө дасгахтан туслах гэж чадлаараа хичээж байлаа. Үл таних бүлэглэлийнхэнд баригдсан Мэги хүү хэршлээ бодно. Тэр өөрсдийг нь барьсан хүмүүст эсэргүүцэлгүй баригдсандаа нэгэнд ууралж исэн бол нэгэн тэрний Канад явж байгаа гэж худлаа хэлснээс болоод нөхдүүдийн уурыг хүргэсэн гэж бодно. Тэгээд нэгэн тэрэнд анх хорвооддоо яаж танилцаж байснаа. Тэрнийг хэрхэн бүлэгтээ элсүүлж байснаа ярьж өглөө. Нэгэн тэрнийг бүлэгтээ элсүүлснээр тэрэнд тусалж байна гэж бодсон ч хорвоод бодсноос нь шал өөр хүн байж таарч. Нэгэн зөвхөн шаардлагатай үед л харгисцан гаргадаг байсан бол хорвоод цаанаас л садист хүн байж таарч. Нэг удаа хорвоод нэг эмэгтэй хүүхдийг харгисаар алсныхын дараа тэрнийг зүйл дуусгахаар шийдэж. Гэвч нэгэн алдаж буудаад чархтуулсан байна. Тэр өдөр хорвоод тэрнээс зүгтэж одоо боломжил олдвол нэганийг алхаар санаархаж байгаа болж таарна. Зомбигоор дүүрэн байрнаас гарсан маршал Перли гартаа барьсан хаягийнхаа дагуу явсаар нэг байранд ирлээ. Тэгэд нэг цоочтой хаалгыг эвдээд ортол тэр нь маршал Перлигийн ах Жойлын гэр байж таарна. Харамсалтай нь Жойл өөрийгөө буудаад амиа хорлсон байдаг. Тиймээс тэр шарлыг нь даавуугаар бүтээгээд гар бууг нь авч тэндээс явсан ч удалгүй занганд ороод баригдаадахна. Энэ үеэр Мэги нэгэн хоёрыг барьсан хүмүүс сандралдаад үүмэлдэж байна. Учир нь тэдний байршлыг хорватын удирддаг Борози бүлэглэлийнхэн олж мэдсэн байлаа. Тэдэхэндээ нэгэн Мэги хоёрыг Борози бүлэглэлийнхэн гэж бодож байсан ч нэгэн өөрсдөө тэдэнтэй хамаагүй гэж нотолсон учраас тэд мань хоёрыг зүгээр орхицгоно. Тиймээс Мэги нэгэн хоёр тэдэнтэй явахаар шийдлээ. Гэвч тэднийг явахаас өмнө хорватын хүмүүс ороод ирсэн учраас тэд байшин дотор нуугдацгаана. За сори баруун та нарт тан үйл явдлыг бүрхээс өмнө гэлсник галзуу юм хэлээдхий. Тэгэхээр Walking Dead үзээд дууссан. Төстэй зомбитэй цоврол үзмээр байгаа үзэгчид маань байна штэ. Look TV-гийн премиум багцыг идэвхжүүлээд The Walking Dead, Dead City гэх галзуу цовролын 3 бүлгийг нэг дөрөөс үзэх боломжтой гэж байгаа. За бас Daryl Dixon гэх мэт Walking Dead 2-ын өөр спин-офф цоврлуудаж Look TV-д байгаа байх шүү манайхан. Жанхаар хандуулсан баярлалаа. Тайлбараа үргэлжлүүлцгээе. Тэр хоёрыг нуугдсан газараас гарч тэднийг гүйцэж ирэх үед зогцсон хүмүүс тэднийг хөөж ирсэн Борози бүлэглэлийнхэнтэй тулалдаж байгаа харагддаг. Ингээд Мэги нэгэн хоёр тэдэнтэй нэгдэж хамт тэндээс явхаар болно. Тэгсэн явж амжихаас өмнө нэг залуу нөгөө хөгшин эмэгтэйд хутга тулгасаар гараад ирлээ. Нэгэн тэрнийг зогсоох гэсэн ч нөгөө хүн хөгшин эмэгтэйг хутгалсанд нэгэн залууг ухаан алдатлан цогтөг. Тэгээд бусдыгаа зүгтэх зур нэгэн тэр залууг аваад үлднэ. Тэрнийг буцаад бууж ирэхэд Борози бүлэглэлийн зарим залуус байшинд орж ирж байна. Тиймээс нэгэн нөгөө залууг барьж ирээд тэднийг тосоод очно. Тэгээд нүдэн дээр нь нөгөө залуугийн хоолойг хэрчиж гэдсийг нь хүлээд кэдэс дотрыг нь гаргасанд нөгөө дүүл нь шок. Нэгэн тэднийг дахиж энэ хаваар үзэгдвэл бүгдийг нь зүйл дуусгах гэж сануулсанд цаадууланч бушуухан зөвгдөцгаана.
Мегийн бүхнийг харсан ч нэгэн тэднийг сүрдүүлж бусдаа зовгдох хугацаа хожихын тулд ийм зүйл хийсэн гэдгийг ойлгоно. Тэр шүн Жиний шүн дунд босож үүргэвчээ үүрээд суурингаас зугтаахаар гарлаа. Тэгээд үүдэнд байсан хамгаалагчийг сатааруулж угаад нэг мотоциклыг унаад зугтаадаг. Харин нөгөө талд Боразичуудаас зугтаасан жижиг бүлэглэлийнхэнтэй Меги ярилцаж Боразичуудын толгойлогчоос хүүгээ аврахаар яваа гэдгээ хэллээ. Тэгсэн сонирхолтой цаадуулан тэрэнд туслахаар шийддэм байна. Учир нь хааштай л өгөхөөс хойш Хорватыг устгах гэж оролдоод үзэх нь зүйтэй гэж тэд үзжээ. Энэ үеэр занганд орсон Перлигийн доор баахан зомбинууд ирдсэн байна. Тэгсэн Борози бүлгэлийн залуус ирж зомбинуудыг дуусгаад тэрнийг бариад авлаа. Маргааш өглөө Жинний охин мотоциклтойгоо Манхэттен дүүргийн голын эсрэг талд ирж байна. Тэгээд тэр хавьд хэвтэж байсан нэг хуванцар хайрцагт суугаад Манхэттен дүүргийг чиглээд сэлүүртнэ. Дүрс солигдоход Меги нэгэн болоод тэр хоёртой хамт явсан хүмүүс бугаагнж байна. Тэгээд тэдний нэг болох Лютер бугын махыг эвдэх зур бусд нь цаашид аль гудамжаар явах талаараа зөвлөлдөцгөөнө. Энэ үеэр тэд олон жилийн өмнө Манхэттенд халдвар тархах үед цэргүүд ирж Манхэттны гүүр болоод түнэлүүдийг дэлбэлсэнийг хэлдэг. За ингээд хэсэг хугацааны дараа Манхэттенд гацсан хүмүүстээр Хорват ирээд өөрийн харгас бүлгэллийг байгуулж өөртөө нэгдээгүй хүмүүсийг ангуучлах болсон нь тэрвэж. Тэднийг утаа гарч үүсэн барилгад дөхөж ирэхэд үүдэн дээр нь нэлээд олон зомбинууд шавсан байлаа. Нөгөө дуу гаргадаг машин хотын гудамжуудаар олон зомбинуудыг тэнд дагуулад авчирч байлаа. Тэдний нэг болох Томас Хорватад баригдсан ч амьдараа мултарч чадсан цорын ганц хүн байлаа. Тиймээс Меги хоёр тэрнээс дотогш яаж нэвтэрч болохыг асуудаг. Тэгсэн нөхөр тэдэнд туслахдаа итгэлгүй байлаа. За тэгээд мань хүнийг нэлээд ядгасны эцэст Томас тэдэнд зааж өгөхөр болдог. Тэгсэн тэдний нүдэн дээр нэг машины цуваа явсаар байрлал руу орж байна. Тэр цуван дэх бүхэхтэй машинд маршал Перлиг авчирч байсан нь тэр байлаа. Томас тэдэнд Хорватын байрлаж байгаа цэнгэлдэх хүрээлэнг зурж тэндээс зугтаж гарсан нууц замыг хэлж өгнө. Тэгсэн тэр замаар буцаж орох боломжгүй гэдэгт нэгэн итгэлтэй байлаа. Тиймээс тэд Хорватыг өргөтөж гаргаж ирэх арга зам бодож олохоор шийдэцгэн. Гэвч тэдний нэг Лютер хэршлиг үгсэн гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэнд Меги хямрна гэж. Хэсэг хугацааны дараа Хорват өөрөө Перлиг ховчилж хүлээж авдаг. Тэгээд тэрнийг амттай хоол дарсаар дайлахыг санал болгоно. Би бол шинжлэх ухаанч хүн. Бэнд ирсэн даруйда энэ арал дээр хамгийн их байгалийн баялаг юу вэ гэдгийг бодож үзсэн. Энэ бол үхэл. Муусны нүхээр дүүрэн цогцснууд. Тэдний бие ялзралд ороход метан ялгаруулна. Молекул хоорондын холбоос сул учраас тэр хийг тогтмол температураар шахаж шингэн түлш болгох боломжтой. Гайхалтай биш гэж байна. Бидний энд барьсан зүйл бол ариун газар. Энд бүх хүн ирэх нээлттэй. Гэхдээ чи ягаад энд ирсэн юм? Мас хэнийг авчирсан юм? Чамайг аюулгүй гэж мэдхээс нааш суллах боломжгүй. Учир нь энд аюулгүй байдал хамгийн чухал. Тэгсэн Хорватыг хоолоо идэх гэдэл махнаас том өт гараад ирсэнд тэр цочлоо. Тэгээд уралсандаа хоол хийсэн тогоочд Перлигийн гавны түлхүүрийг залгиулад Перлигийн нүдэн дээр тэрнийг алж доош шидсэнд нөгөө Перлигийн нүд орой дээрээ гарах шахна. Энэ үеэр хүүгээ өгсөн байх вэ гэхээс айжулсан Мегиг нэгэн тайвшруулах гэж оролдоно. Тэгээд тэрэнд олон жилийн өмнө эхнэрт нь тохиолдсон явдлыг ярьж сайн зүйл болно гэж найдахаас өөр сонголт байхгүй гэдгийг хэлнэ. Харин гудамжинд Жиний охин зомбинуудаас зугтаж байна. Ингэж гүйж явахдаа тэр чихмлээ газар унгаачихна. Тэгээд чихмлээ авах хэсгээ шийдэж ядан зогсохдоо өмнө нь чихмэл динзавраа хайж ой дундуур явж байснаа. Тэр үеэр нэгэн тэрнийг дими зүйл хайж цаг алдахгүй байхыг сануулж байсныг сандаг. Тэгсэн нэг хүн ирээд чихмэл рүү мөлхөж явсан зомбиг жадалж алаад чихмлийг нь аваад явчихсанд охин тэрнийг нууцаар дагдаг. Тэр өрөө нэгэн Мегийг хоёр хамт яваа хидтэйгээ хоолны ширээ тойроод суулаа. Тэгсэн тэд бүгд ширээн дээр нэг дурсгалын эд зүйлээ гаргаж тавиад ямар нэг мөргөл үйлдсэнд мань хоёр ч үг дуугүй суулсаар байна. Тэгээд тэд мөрөглөө дуусгаж хоолоо идэцгэнэ. Харин нөгөө талд Хорват хүмүүсээ урайлаад зоригжуулж байна. Өнөөдөр бид амиа алдсан ахын дүүсээ үдэх гэж байна. Гэхдээ энэ бол уйдахэр гуниг биш ээ. Учир нь бидний хувьд
Үхэл бол төгсгөл биш. Үхэл бол бидний түлш. Хүмүүс бол бидний байгалийн баялаг. За тэгээд тэрэн дээр Маршал Перлиг авчирсанд тэд үгсэн хүнээс гаргаж авсан хийгээр тэрнийг утсанд нөхрийн ухаан нь балартлаа. Ухаан орохтон тэрнийг тулааны талбайн голд бэхэлсэн шонгоос гавлсан байлаа. Удалгүй торлуу зомби оруулж ирсэнд Перлиг авнаасаа мултрах гэж оролдонгоо зомбитой тулалднаа. Нөхөрлөд дайрсан зомби нь Хорватын тогооч болохыг Перли таниад гидсийг нь хүүлж ухаж угаад дотроос нь гавныхаа түлхүүрийг гаргалаа. Тэгээд гаваа тайлахта зэрэгцээд торлуу дахиад 2 зомби оруулж байна. Азуулахад Перли гаваа тайлж амжсан учраас гутлаа тайлаад нөгөө 2 зомбиг нэг нэгээр нь зөөл дуусгана. Оройн Томасо Мегитэй уулзаад ярилцчихдээ Амая нэг хүрэмтэй хүнийг дагуулад ирсэн нь Жинигийн чихэмлэг авч явсан хүн байлаа. Мэги Жинигийн чихэмлэг хараа таньсан учраас чихэмлэг хаанаас авсныг нь асуухад өнөөдөрхөн гудамжнаас олсноо хэлээд чихэмлээ өглөө. Нөгөө талд Хорват Маршал Перлитэй уулзаж хүмүүст гайхалтай шоу үзүүлсэнд нь таалархдаг. Тэгээд тэрэнд гэр бүлээ хамгаалж чадаагүйгээс болоод эхнэр хүүхдүүдэд алдаж өлсгөлөнд автсан хүмүүс тэднийг нь алж идсэн гэдгийг ярина. Бас нэгэнтээ уулзснаас хойш ойр дотны хүмүүсээ яаж хамгаалах ёстойг ойлгосноо хэлнэ. Харин чи над гутландаа яг юуг нуугаад байгаа юм. Тэгээд тэд Перлигийн гутлыг тайлаад улнаас нэг ивгсэн захиа гаргаад уншлаа. Тэр нь Перлигийн ахын тэрэнд тусламж хүссэж бичсэн захидал байдаг. Одоо болно. Би ганцаараа үлдсэн. Уг нь 2 туслахтайгаа ирсэн юм. Бид энд нэг гэмт хэрэгтэн байрахаар ирсэн юм а. Тэр хүн бол нэгэн. Задагсан Хорват бодлого ширч байна. Энэ үеэр нэгэн байрлсан байр дотроос зэвсэг болчхоор зүйл хайж байлаа. Тэгсэн Лютер ирээд нэг эрен сурвалжилж байгаа зурагт хуудсыг харуулж тэднийг тэр шөндө өөрсдийг нь орхиж явахыг тушаалаа. Уучлаарай. Хүндэтгэлтэйгээр хэлэхэд надад найдаж байгаа хүмүүс байгаа. Тиймээс би явахгүй. Надад ч бас найдаж байгаа хүмүүс байгаа. Тиймээс би чамайг үлдэхийг чинь зөвшөөрөхгүй. Би дахиад нэг оролдоод үзье Лютер. Энийг би шаардлагагүй зүйл болж хувраасаа гэж хүсэхгүй байна. Тэгсэн Лютер замыг нь хөндлөсөд байсан учраас нэгэн дайрсанд Лютер ч бариад авлаа. Хөдөлж чадахгүй болсон нэгэн гартаа барьсан зүлгүүрээр нүрийг нь зүлгсэнд Лютер хөл алдаж унахдаа толгойгоороо төмөр мөргөөд амьсгал хураана. Тэр шүн Мэги байрнаасаа гарч ирээд хогийн саванд Жинигийн чихэмлийг сэм хийгээд шатаах гэж байлаа. Учир нь Жинийг зүгтааж энд ирснийг мэдвэл нэгэн өөртөө нь явахгүй гэж тэр бодсон байна. Гэтэл тэрнийг Жини холгүй хүн байсан машины араас хараад зогсож байлаа. Тэгээд зогсож байхдаа Жини өмнө нь нэгэн тэрэнд алга болсон чихэмлийг нь олж өгöd тусламж хэрэгтэй бол шүгэлдэж угаарай гэд шүгэлдэхийг зааж өгч байсныг сандаг. Харин нөгөө талд Мэги чихэмлийг шатаах хэсгээ шийдэж ядан зогсно. За энд хүрээд The Walking Dead, Dead City гэхин галзуу цувралын season 1-ийн эхний 3 ангийн тайлбар дуслаа гэж. За сонирхолтой байсан мэт манайхаа. Яахын аргагүй галзуу солиотой цуврал учраас сонирхолтой байх нь аргагүй гэж. Тэгэхээр та нар маань цувралыг үргэлжлүүлээд үзэх хүсэл сэтэл төрж байвал ба штэ. Log TV-гийн премиум багцыг эдэвхжүүлээд 3 цувралыг нь гурвууланг нь нэг дороос үзээрэй гэж. За тэгээд блогийнх нь амтлагаа ойлгомжтой байж таалагдсан гэж найдаж байна. Хэрвээ тийм бол та нар маань дарддаг юмнуудаа дараад өгцгөөгөөрэй гэж. За тэгээд дараагийн галзуу тайлбараараа удахгүй эргээд уулзцгаая.